За. Төслийн 4-р зөвлөлийн 4.1-11 дахь заалт дээр биобанк гэж оншилгоо, эмчилгээ, судалгаа болон урьдчилан сэргийлэл, хяналт хийх зорилгоор авсан эд эсийг хадгалах тусгай зориултын сан гэлнэ гэж байгаа. Яг би нөгөө 2-3 хуудаснаас харахаар судалгаатай холбоотой ганцхан үгэл эндээс л харах шиг бол бус нь харааг бол тодруулъя. Тэгэхээр энэ судалгаа гэдэг дээр ямар агуулгыг оруулж байгаа юм бол юуны тухай асуудал вэ? За, нэгдүгээр асуудал нь. Хоёрдугаар асуудал нь өнөөдрийн манай биобанк одоо Монголд байгаа биобанкны нөхцөл байдал одоо ямар шүү байдалтай байна вэ гэдэг талаар мэдээлэл өгөх хүсэж байна. За, гуравдугаарт нь цогцон дээр сургалт ер нь бол яг анагаахын сургуулиуд, мэс заслын ерөн сургуулиуд бол цогцон дээр бас одоо судалгаагаа хийж, сургалтаа хийж ингэж явдаг. Тэгээд цогцос ер нь олдохоо байцсан гэж сүүлийн үед ярьж байгаа. Тэгээд мэрэгжлийн хүмүүс нь бол байгаа учраас би энэ дээр бас тайлбараас сонсчихъя гэж бодод байгаа. Ер нь энэ донорын одоо эргэтэн эд эсийг те сургалттай холбоотой ашиглах зохицуулалт энэ хуулийн төсөлд орсон уу гэдэг дээр тодрууллаа. Тэгээд дараа нь санал яаж өгөх вэ дараа? Сүүлдэн саналаа өгөх лөө. Тийм. Баярлалаа. Гэхдээ зарчмын зөрүүтэй санал 2 хоногийн өмнө байгаа. Тэгээ одоо уул нэгдүгээр асуудлаа ярьж байгаа. Гэхдээ дөрөвдүгээр зүйл дээр асуулаа. Гэхдээ дэд хорооноос ажлын хэсгээс хариулна. За, хэн хариулах вэ? 7-р микрофон Алтан тулаг хариулах. Сайн байна уу? Эрүүл мэндийн хөгжлийн тэмрэгчэн шилжүүн суул хаалны дарга Алтан тулаг. За, Саранчлуун гишүүний асуултанд хариулъя. За, бид нар бол энэ хуулийн төсөлдөө биобанкны асуудлыг нэлээд сайн оруулж өгсөн. Энэ дээр бол яг ялангуяа бэлгийн эсийн биобанкны энэ асуудлыг бол бид нар дотооддоо эмнэлэг тус бүр дээр байгуулъя гэж ярьсан. За, яг эсийн энэ банк эсийн сангийн асуудлыг бол манай эргэтэн эдээс шилжүүн суулгах асуудал хариуцсан байгууллага дээр энэ асуудлыг зохицуулахаар бол тусгасан байгаа. За, дараа нь судалгаа шинжилгээний асуудал бол мөн биобанкны энэ асуудал дээр энэ эргэтэн эдээсийн судалгаа шинжилгээний зорилгоор авч ашиглах үйл ажиллагааны зохицуулалт тэдгэрийн харилцааг бол наривчлан тусгаж өгсөн. За, сүүлийн асуулт нь болохоор бид нар бол одоохондоо бол энэ цогцон дээр сургалт хийх энэ асуудал бол яг олон улсад байдаг нь болохоор body donor гэж энэ асуудал байдаг. Тэгэхээр манай энэ хууль маань бол яг эргэтэн эдээс шилжүүн суулгахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа учраас бид нар яг энэ цогцыг яг сургалтанд ашиглах энэ асуудал бол тусгатаагүй байгаа. За, тодруулах Саранчлуун гишүүн. Ер нь цогцон дээр сургалт одоо дадлага хийгээгүй мэдсэлийн эмч ямар юм сурах вэ гэдгийг та бүхэн бас эргцүүлж бодож байгаа. Тэгэхээр яг дараагийн төвшин жишээлбэл одоо энэ хуулийн дараагийн левел гэдэг юм уу төвшин дахиж энийг одоо оруулж ирэх юм уу? Дахиж яригдах уу? Тэгвэл анагаахын аюул олон эмч одоо хүмүүс байгаад идэг. Тэгэл мэс засал хийлээ, зарим нь буруу онцлогдлоо гэдэл асуудал байгаад идэг шүү дээ. Тэгэхээр энэ үнэ чинь цаана сургалтын хэрэглэгдэхүүн гэдэг асуудал яригддаг. За, сургалтын хэрэглэгдэхүүн дотор нь мэдээж хэрэг технологи байгаа ч гэсэндээ зайнаас алсаас дадлага хийх нэг өөр, технологиор дадлага нэг өөр. Ер нь бол бодит одоо би цогцон дээр дадлага хийх өөр гэж мэс заслынхан өөртөө бас ярьдаг юм билээ. Тэгэхээр энийг ер нь дараагийн шатанд одоо үндэсний төлөвлөгөөч үед юм уу те дараагийн шатанд нэг ийм оруулж ирнэ яригдж байгаа ч гэдэг юм уу ийм асуудал байгаа юу? Ер нь яригдж байгаа ийм бодлого хууль эрх зүйн баримтчгийн ноорогч болтгоо юм байгаа юу? Тэр талаар л мэдээлэл авмаар байгаа. За, ажлын хэсгийн дарга Баярбатар гишүүн хариулна. За, Саранчлуун гишүүний асуултанд хариулъя. Ер нь таны ярьж байгаа асуудал бол их чухал. Өмнө энэ оюутнууд яг энэ зохицол дээр дадлага хийдэг байсан. Одоо бол болсон. Гэхдээ яг энэ манай хуулийн хүрээ хязгаарт хамаарах уу гэдэг асуудал. Энэ сургалт судалгааны асуудал чинь. Бид нар энэ эргэтэн эдис шилжүүлэн суулгах, амьд донор, амьгүй донор гэсэн ийм харилцааг зохицуулах хуулийн төсөл учраас магадгүй таны ярьж байгаа зүйл манай хуулийн хүрээ хязгаартыг орох уу? Цаашлаад бусад хуулиуд дээр орох уу? Таны саналыг бол бүрэн дэмжинэ. Хэрвээ манай хуулийн хүрээ хязгаарт орж болно гэж зүйл оруулчмаар байна. Хараад үзэхээр бол хамаарахгүй харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бусад одоо хууль тогтоомч дээр харин энийг
оруулах юм боломж олцоо байгаа шүү. Олон оюутнуудтай би уулзсан. Яг энэ асуудлыг бол ярьдсан бил. Мэргэжлийн байгууллага. За Батчлан зөвлөх нэмж хариултнууд 6 дугаар микрофон. За Саранчулан гишүүний асуултанд хариулъя. Энэ асуудал анх бүр 2018 онд энэ донорын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах үед бид нар ажлын хэсгээр энэ body donation-ы асуудлыг бол оруулж ирж ирсэн. Энэ нь бол бусад улс өндөр хөгжилтэй орнуудад бол body donor лаага тусдаа бие дасан хууль байдаг юм билээ. Тэгэхээр бол бид нар бол энэ хуулинлаа бол энэ талаар тусгаагүй. Ирээдүйд бол энэ асуудлыг илүү нухацтай судлаад ингээд оруулж ирэх болцоотой гэж бодож байна. За баярлалаа. Төслийн 1-р зүйлтэй холбогдуулан асуулт асууж дуслаа.